Солонгос channel тавтаа морилно. Үүгээрээ бид архитектур гэж юу вэ? Энэ нийгэмд хэрхэн хамааралтай байдаг вэ? Гадаад студиуд хэрхэн ажилладаг? Онцлог ба төстэй талуудыг нэгтгэн архитектор болон архитектур сонирхогч хэн бүхэнд энгийн үгээр тайлбарлан хүргэх болно. За Бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд Солонгос channel-ийн подкаст маань 2 дахь эпизод маань эхэлж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Солонгоо байна. Өөрнөх байна. За өнөөдрийн битүүрийн сэдв маань гадны студиуд хэрхэн ажилладаг вэ? Тэгээд өөрсдийнхөө яг хуримтлуулж байгаа туршлага дээр тулгуурлан битээр өнөөдөр ярих байгаа. Тийм бас өөрсдөө Монголд ажиллаж байсан болохоор Монголын компаниуд, гадаадын компаниудын хооронд бас ямар ялгаа байна гэдгийг харьцуулж ярилцуулна. Дээрэс нь битээр яг сайхан ярилцчихсэн. Манай Монголын залуу архитект руу залуучуудын чадвар ер нь энэ одоо битээрийн ажиллаж байгаа студиудтай харьцуулахад хэр өрсөлдөхүйц байна вэ гэдгийг бас ерөнхийдөө багслаад ярих байгаа. Тий. За. Солонгоо маань болохоор өнгөрсөн зүүн Foxas гэдэг айгүй алдартай, айгүй том архитектурын фирмд дадлага хийгээд ирсэн байгаа. Тэгээд би бол хувийнхээ хувьд энэ хүнд амар атаарч байгаа. За, Foxas-ын талаар ярил. За, Foxas гэдэг юм бол энэ хүн маань өөрөө Итали хүн байгаа. Яг одоогоор 75 настай. Тийм хүч юм. Тий, айгүй том биетэй тийм халзанлаатай архитектор байдаг. Тэгээд яг анх 1967 оноос яг архитектурын карьерийг эхэлсэн байт юм байлээ. Тэгээд ерөнхийдөө бол яг залуу үеийн карьерийнхаа хамгийн чухал нөлөө үзүүлсэн ажил нь гэх юм бол Foxas анх Henning Larsen-д дадлага хийжсэн. Интерний оюутан болоод орж исэн. Тэгээд Henning Larsen яг тэр компаниас ахгуулаад ерөнхийдөө яг карьер нь айгуу жигдэрч эхэлсэн гэдэг юм байлээ. Тэгэхээр хамгийн анхны олон танигдж эхэлсэн төсөл нь ахна шүү дээ. Тий, Henning Larsen гээд тэгээд ерөнхийдөө бол яг залуу байхдаа Ром, Копенгаген тэгээд Лондонд ажиллаж байсан. Тэгээд яг 1985 оноос одоогийн яг эхнэр Doriana Foxas гээд эхнэртэйгээ нийлээд яг Studio Foxas гэх албан ёсныхаа нэрээр нэрлээд үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Тэгээд яг энэ цаг мөчөөс ахгуулаад өнөөдрийг хүртэл дэлхийд даяарны 700 гаруй төсөл хийсэн байгаа. Вау. Тий. Тэгээд хүмүүсийн хамгийн сайн мэддэг төслүүдээс нь гэх юм бол Шинзений одоо олон улсын нисэх онгоцын бодлогоо БАО гэдэг. Тэр бол хамгийн сайн мэддэг, хүн болгоо мэддэг. Тэгээд дараагийнх нь гэх юм бол Beverly Center байгаа. Одоо нэг Los Angeles-ийн Beverly Hills байдаг Beverly Center. Энэ л яг 2018 онд нээлттэй хийсэн. Тэгээд Foxas болохоор яг анх тэр Beverly Center-нд байсан. Гэхдээ тэрийг дахин сэргээн засварласан юм байлээ. Тэр нь болохоор Foxas-аар хийгдсэн. New York хотод бол Fifth Avenue-д байдаг Armani-гийн дэлгүүрийг хийсэн байгаа. Тэгээд яг яагаад Armani-гийн дэлгүүрийг Foxas хийсэн бэхээр тэр хоёр аягүй сайн найзууд юм билээ. George Armani тэр хоёр. Бүрүү. Тэгэл George Armani-гийн дэлгүүр хаана нэгдэн одоо Нью-Йоркт нэгдэх нь, Лондонд нэгдэх үү, эсвэл Токиод нэгдэх үгээ. Дандаа зураг төслийн Foxas хийдэг, Studio Foxas хийдэг. Тэгээд нээлт болгон дээр нь манай хүн явж идэг. Тийм байгаа. Яриад тахмад ерөөсө дуусахгүй айгүй их төслүүдтэй. Өөсө тодорхойлолтой компанитай харьцуулахад ямар том компани бэлээ. Тийм олон төслүүд хийсэн хүн гэхэд бол төслүүдийг л ярил айгүй хэмээрх ба. Тийм. Тэгээд яг одоогоор гэх юм бол 3 улсад офисаа нэгдсэн байгаа. Studio Foxas Ромд түүнэдэг. Би болохоор Ромд ажиллаж байсан. Тэгээд Шинзенд байгаа Хятадд. Нөгөөх нь болохоор Парист байгаа Францад. Одоо 4 дахь офис нь Нью-Йорк хотод удахгүй нэгдэх юм бэлээ. Тийм. Гэхдээ тэрийг бол яг олон нийтэд зарлаагүй. Энэ айгуу нууц байгаа. Чи тэр нууцын задлаа. Нууцын задлаа хийсэн. За тийм сонин сайхантай. Тэгээд ерөнхийдөө бол Pritzker-с бус шагналуудыг бол авсан. Rebag-ийн шагналыг авсан, AIA-гийн шагнал авсан. Тэгээд International Architecture Awards-аас 2007 онд авсан. Тэгээд нэг юм нь болохоор Венецийн Биеннале болтой шүү дээ, тий. Тэрийг одоо 2 жил тутамд нэг болдог. Тэрийг жил болгоных нь одоо болж байгаа үйл явдлыг одоо тухайн одоо нэг айгу алдартай архитектор найруулдаг шүү дээ. Тэрэн дээр болохоор бас 2014 оныхыг байлуу да найруулсан юм байлээ. Биенналыг. За ерөнхийдөө тиймэрхүү саналаа. Танаа студийн хувьд? За манай студи болохоор
Унгар компани байгаа. Тэгээ нэр нь Lab 5 гэдэг нэртэй. Тэгээд яагаад Lab 5 гэдэг нэртэй вэ гэх юм бол манай компани дөрвөн захиралтай. За. Дөрвөн захирлын нэр нь Линда, Андраш, Балаш, Вирак гэдэг юм дөрвөн нэрний ихний үсэг Lab 5 гэдэг нь. Яагаад 5 гэж байгаа бол гэхээр Вирак гэдгийн V үсэг нь болохоор грекээр яг тийм 5-ын тоо шиг тийм үсэг байдаг болохоор Lab 5 гэж жоохон дизайн маягтай тийм артистик хүмүүс болохоор жоохон тийм маяглсан байлээ. За тэгээд манай компани болохоор яг энэ жил 10 жилийн өмнө үзэж байгаа. За. Тийм тэгээд Foxas шиг бол тийм айгу алдартай компани бол биш. Гэхдээ залуу өсөж хөгжиж байгаа компани гэдэг нэрээр бол айгу олон хүмүүс мэддэг. Тэгээд нэг архитектурын вебсайтууд байдаг шүү дээ. Одоо тийм онлайн магазинууд дээр айгу төслүүд нь тавигдаж хүмүүс тавигддаг юм байна лээ. Тэгээд тийм болохоор айгу олон танигдаж эхэлж байгаа. Тэгээ сүүлийн 2-3 жил ер нь бол том төслүүд хийж эхэлсэн. Тийм үү. Тий. Одоо тэр байлгууд нь баригдаж эхэлж байгаа, зарим нь дуусж байгаа. Яг Монгол хүмүүс бол манай компани төслүүдийг бол сайн мэдхгүй. Яг Унгарт хүмүүс, Европт хүмүүс юугаар мэддэг вэ гэх юм бол Spar гэдэг нэг нийтийн маркетууд байдаг шүү дээ, тий. Сүлжээ маркетууд, тийм маркетуудын салбаруудын барилгуудыг хийдэг юм билээ. Одоо манайхаар бол мини маркет, новин маркет гэх тий. Тэгээ тэдний фасадыг, интерьерийг хийдэг, тэргээр аяг алдартай болсон байна юм билээ. Зөв. Би нэрээ чанд яг баяр хүргэе гэж бодож ирсэн. Унгарын төсөл төрүүлсэн шүү дээ чиний дизайн яг төрүүлсэн. Тэгээд манай өрнөх маань үнэхээр мундаг байгаа. Тэгээд би үнэхээр их бахархт байгаа. Тэгээд нэг Монгол залуу архитекторын төсөл Унгар улсын Будапешт хотод баригдах гад ингээд төсөлдөө төрүүлсэн байгаа шүү манайхаа. Тэгээ тэр болохоор Унгарын засгийн газраас зарлагдсан тийм тендер байсан. Яг манай компани бүгдээр тендерийг competition-ыг бүгдийн зүгээр general competition-ыг ярьчдаг. Яг тийм competition байсан. Тэгээд тэрнээс хамгийн яг шууд хоёул ингээд яриад эхэлчих юм уу тэр төслүүдээ. Тэгээ. За тэгээд тэр competition-ийн үндсэн одоо шаардлага нь болохоор Будапешт нэг public garden байдаг. Олон нийтийн цэцэрлэг төрүүлэн байдаг. Тэр цэцэрлэг төрүүлэнд нь задгаа театр төрүүлэх тийм тендер байсан. Тэгээд тэр тендерийн шаардлага нь болохоор тухайн барилга маань театр гэсэн өөрийнхөө дүр төрхийг авч үлдэх хэрэгтэй. Тэгээд тэрнээс гадна манай барилга маань өөрөө тухайн цэцэрлэг төрүүлгийнхаа нэг хэсэг юм шиг одоо байх хэрэгтэй гэсэн тийм шаардлагатай байсан. Энэ болохоор хамгийн хэцүү шаардлага байсан байна. Тийм шүү дээ. Яг барилга барьж байгаа мөртөө барилгын нэг бодлоор ингээд үл үүдгдэх маягтай болох гэдэг шүү дээ. Тэр цэцэрлэг төрүүлэнд. Тэгээ энэ дээр одоо нэг бусад архитектуртайгаа ярилцаад санал зөвлөлтөө зөндөө юм болж байгаа. Бид нар чинь баг яг нэг төслийнхаа хугацааны баг 4-3 концепц ярьсаага таарсан. Тийм үү. Вау. Тэгж байгаа хамгийн сүүл баг 7 хоногийн хугацаанд нэг зураг төслийнхаа юмнуудыг хийж дуусгасан. Бэндрээ бүгдийг хийгээл. Зөв. Тэгээд нэг өдөр ажил дээр хичээлээ тарчаад ажил дээр очиод явсан чинь манай ажлынхаа зарим нь ингээл амар сонин ингээл жомалсаар инээ шаарж моралээс авахгүй. Тэгэл гайхаад байсан чинь төсөл дээр хамт ажилласан нэг залуу хурж ирсэн. Баяр гэж ингэ компетишнд ялчлаа гэдэг. Йоо ямар гоё юм бэ. Баяр. Би юусаа тэрийг экспект хийгээгүй байсан. Зөв. Тэр угаасаа гоё мэдрэмж тий. Зөв. Яг би яг Foxas-д ороод манай эхний миний хамт одоо нэг ажилласан төсөл маань болохоор энэ хятадын одоо Шинзэн хотын хотын төвийн ерөнхий төлөвлөлт байсан байхгүй юу? Одоо сэргээн засварлалт гэд. Одоо болохоор яг байгаа айгуу тийм жоохон навсаасан одоо нэг хуучин яг нэг хаттаараа. Тэгээ тэрийг болохоор сэргээн засварлах төсөл нь явагдаж байгаа юм байлээ л дээ. Тэгээ тэр нь болохоор invited architect-рууд одоо архитектурын студид хятадын одоо засгийн газар ингээ уурдаг. Та нар энэ төсөлд оролцооч гэгээд тэрэнд нь манайхаасан. Тэгээ би тэрнийхээ нэг багт нь орж ажилласан. Тэгтээ харамсалтай нь тэд нар 1-р 2-р гэж өгөөгүй. Шууд 3-р байр гэж өгсөн. Тэгээ шууд 3-р байранд нь манай студио Foxas ялж байгаа байхгүй юу? Тэгээд оролцсон бүх багуудтай болохоор шагналтай. Тэгээ манай компани болохоор ерөнхийдөө тэр төслөөс 3-р байрын шагнал нь 250,000 евро байсан. Амар өндөр шагналтай. Би сайн нэг юм ойлгосонгүй 1-2-гийн шалгарууг 3-гийн шалгаруулад 3-гийн шалгарсан төвлөж байгаа юм шүү дээ. Тийм. Тэгэхээр наадах чинь жоо ойлгохгүй юм. Ойлгохгүй. Харин би яг ингэ бодож байсан байхгүй анх. Тэгээ би бүр гайхаад ингэ project manager зэнэд яагаад ингэ 1-2 дугаар байр гэж авахгүй юмсан 3 дугаар байр. Тэгээ тийм төрүүлж байгаа ингэ яг чам шиг. Тэгээд асуусан чинь нөгөөх чинь
яг нөгөө нэгдүгээр байрныхаа шагналын сан болохоор 1 сая евро, хоёрдугаар байр нь болохоор 500,000 евро. Тэгээ 3 дугаар байр нь 250,000 евро байсан байна л да. Тэгэхээр 1 2 дугаар байраа шалгаруулахгүй болохоор тэр чинь юу болчихж байгаа нөгөө нэг мөнгө хэмжиж байгаа шагналынхаа мөнгийг тэгэнгүүтээ 3 дугаар байргаа шалгаруулад төлбөрийг өгчөж байгаа байхгүй юу? Төсөл хийсэн. Жохон шудраг үслэн тий. Тэгэнгүүтээ яадаг вэ гэхээр одоо ингэдэм юм. Одоо хятадын засгийн газар ингээд төслүүдээр иймэрхүү маягаар ингээд цуглуулад авчдаг. Тэгэнгүүт юу гэдэг нь 5 жилийн дараа ч юм уу одоо 2 жилийн дараа ч юм уу хин нэгэн одоо нэг баян тэрбумт нь ч юм уу ирээд за окей танаа хотод би юм хиймээрэн танаа дээр бэлэн ямар юм байна гэдэг тиймэл ямар төсөл байна хэрэгжүүлэх гэдэг. Тэнгүүд нөгөөдөл чинь нөгөө нэг бэлэн материалаа шууд үзүүлдэг. Одоо жишээ нь Fuxas-аас ингээд төрүүлсэн одоо энэ материал байгаа шүү дээ тий. Тэгвэл бид нар ийм юм хиймээрэн ийм төсөв бидэрт хэрэгтэй байна. Бид нар аль одоо төслөө гаргацсан, зурагчлаа гаргацсан, судалгаагаа хийсэн одоо бид нар сахиужуулалт хэрэгтэй байна гэл тэгдэм байна. Тэгэж хатад ерөнхийдөө ирээдүгөө одоо ингээд төлөвлөлттэй. Гэтэ тэр бол яг бэлэн байд юм байна. Тэр тендерийн тим ажил яг хотын яг бодлогын юм бол биш юм биш тийм үү? Яг бодлого байхгүй юу? Тэгтээ нөгөө нэг яг өнөөдөр бол хийх ёстой юм бол биш. Тийм. Гэтээ ирээдүйд хийн юмаа бэлдсэн. Тэгээд хүн одоо ирээд одоо юу гэдэг нь захиалагч ирээд санал тавихад манад ийм материал байна гэж шууд бэлэн хийхэд бэлэн бүх зураг төсөл нь бэлэн тийм юм үзүүлдэм байлээ. За. Тийм байна. За би асуу гэж бодож ирсэн. Танаа ер нь ажлын үйл явц хэрхэн өрнөдөг вэ? За манай ажлын үйл явц яг нэг дуртахад бол Монголд ажилладаг байснаас арай өөр. Тэгээ Монголд Европт ер нь ажиллана гэдэг бол ер нь бол энгийн үгээр хэлэхэд бол ерөөс их чөлөөл юм бэл. Тийм үү. Амар их цаг завтай ажилладаг. Одоо жишээ нь би ингээд хичээлийн хажуугаар явж байгаа гэхэд би хичээлийн одоо хуваарийг өгч чинь би энэ зүйлүүдэд ажиллана. Тэгээ би ингээд хэрвээ надад яг хувийн явныг ажил байх юм бол тэр компани хувийн асуудлуудыг аяг нэг үнэлж үздэг, хүндэлдэг. Тэгээ тийм болохоор цаг заваа бол хангалттай өөртөө авч болдог. Тийм юм байлээ. Тэгээ төсөл яаж явагддаг вэ гэхээр манай компани 4 захирал тусдаа ерөөхдөө төслөө авч явна. Заримдаа 2-2-оор хуваагдаж төсөл авч явна. 2 баг болоод үү? 2 баг болоод чинь. Үгүй. 2 өөр төсөл дээр. Тэгээ одоо 2 өөр төсөлтэй ч юм уу. Тэгэж явна. Олон төсөлтэй байх юм бол захирал болгоно нэг төсөл авч явна гэх чинь. Тэнгүүд захирлууд төсөл дээр яаж хамтарч ажилладаг вэ гэх юм бол захирал өглөө ажилдаа ирлээ. За тэнгүүд тухайн төсөл дээр хэдэн хүн ажиллаж байна? Одоо 5 хүн ажилладаг байлаа гэхэд одоо би Андраш гэдэг захиралтай ажиллаж байх юм бол Андраш гэдэг захирал өглөө над дээр ирээд надтай уулзч яриад надаас эхлэнгүүтлээ тойроод тэр төсөл дээр ажиллаж байгаа бүх хүнтэй ярилцаад дуусгаад тухайн өдрийн тэр хүнийх нь ажил дуусчих жишээтэй. Зөв. Тэгэл тэр хүнээс өглөө ирээд зөвлөгөөгөө авчлаа. Тэгэл тэр зөвлөгөөнийхэн дагуу ингээд би юмаа хийхэд дараа нь би дахиж тэр хүнээр олон дахин очиж одоо юм асуухгүй, тэр хүн цаадлахгүй, миний хийх юм тодорхой болчихж байгаа байхгүй. Зөв. Тэгэл яг тэр өдөртөө ажиллаа ирээл дуусах чинь маргааш нэрэл окей өргөжлүүлэн асуух юм байл дахиад яг үйл явцгнээс явах нь шүү дээ тий. Айгуу гой зэгцтэй юм аа. Тий. Тэгээд маа төсөл дээр бас нэг хөгшин архитектор байдгийн. Тэр нь болохоор зөвлөх архитектор. Тэгээд тэр архитектор маань болохоор гэхдээ ерөнхийдөө залуу одоо тийм компьютершны тим дээр бол ажилддаг. Яг нэг ажлын зурган дээр илүү сууж ажилладаг юм байна. Нөө одоо туршлагатай тий. Туршлагатай болохоор деталууд дээр технологийн шийдлүүдээр гэх мэтчлээ. Зөв угаасаа яг бидэрт манайх ч гэсэн яг тийм мэдэн шүү дээ. Монголд яг зөвлөх архитектор байна өө том архитекторууд. Тэгэл бид нар очиад юм асуугаал явдаг. Зөв. За Fuxas-ийн хувьд бол арай жоохон өөр эсэргээрээ. Яагаад тэгэхээр энэ студийн одоо гол үйл одоо энэ студийг авч явж байгаа гол хүн маань одоо Fuxas маань өөрөө Fuxas архитектор маань тэгээд дэлхийн нийтэд танигдсан нэр төр гэдэг утгаараа Fuxas архитектороор хүмүүс одоо төсөл хийлгэхдээ зөвхөн Fuxas архитекторын дизайныг зөвшөөрнө. Жишээ тийм болохоор архитекторууд хөвчлэн юу бол дизайн бол гаргахгүй, санаа бол гаргахгүй одоо яг Fuxas архитекторын цэргүүдл гэсэн үг байхгүй юу? Тий. Fuxas архитектор эскиз хийж өгнө. Эскиз хийж өгнө гэхээр одоо юу гэдэг нэг цагаан цаасан дээр нэг хар палмасраар нэг хідэн зураас. За тэгээд тэрийг нь болохоор бид нар одоо тэгээ яг нэг бодит барилга болгож байгаа юм чинь. Тэгээд ажиллах зарчим гэх юм бол Fuxas архитектор
шууд project manager-уудтай хамтарч ажилладаг. Тэгээ project manager-ууд маань болохоор хамгийн эхлээд 3D хийдэг залуучууд архитекторуудтай хамтарч ажилладаг. Тэгээ энэ одоо яах вэ гэхээр эхлээд одоо бид нар бол яг анхандаа ингээд концепцээ хийгээд дараа нь ингээд плана хийж үзээ тэгээ 3D рүүгээ оруулдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ эсрэгээрээ эхлээд фокусаас скизээ хийгээд тэгээ бид нар 3D дээр оруулаад тэгээд фокусаас нөгөө 3D-гээр хийсэн барилгаа харна штэ тий одоо нэг хэлбэр талаас нь харна штэ. Тэгээд окей за надад таалагдж одоо фокусаас архитектор таалагдчихвэл бид нар тэрийг цааш нь өргөжлүүлээд явна. Одоо тэрэнд нь харна төлөвлөгөө, план, тэгээд анализ энэ хийгээд явдаг байхгүй юу. Айгуу тийм эсэргээрээ юм. Тийм ингээ хүмүүс дандаа планасаа эхлээд тэгээд форма гаргадаг шүү дээ. Тийм тэгсэн чинь болохоор айгуу эсэргээрээ тэр нь айгуу brainstorming санагдаж байгаа юм чи. Тэрнээс өмнө бид нар одоо юу гэдэг одоо нэг концепт хоолны төсөл хийх болно шүү дээ тий. Тэгэнгүүт бүх архитект одоо ингээд багаар ингээд хаваагч бид нар ч одоо нэг 50-аад архитектортай 50-аад архитекторын Ромын салбар нь 50 архитектортай шүү дээ. Тэгээ Ромын салбарт нь болохоор одоо тэр 50 архитекторын 10-аас 15 нь 3D хийдэг залуучууд 3D архитекторууд тэгээд дахиад нэг 10-аас 15 болонгууд яг project архитекторууд одоо бид нар бол явчихж байгаа байхгүй юу. Дахиад нэг 10-аад архитектор зөвхөн дизайн хийдэг. Яагаад тэгэхээр одоо манайх жан одоо гэрлийн бүрхүүл тэгэл халбаас ирээ хотог шүүгээс ахгүйдэл бүх төрлийн дизайныг гаргадаг. Яагаад тэгэхээр Doriano Fuxas гэдэг эхнэр нь болохоор дизайнер ахгүй архитектор бас хажуугаар нь дизайн талтай, интерьер талтай их сонирхолтой. Тийм болонгууд дахиад нэг 10 архитекторын дизайнерын багт явчихна. Хажуудаа дах model workshop-тай бүх төсөл макеттай гарна. Тэгээд бүх одоо макет маань одоо анх нөгөө нэг хийсэн анализ үүдээ шүү дээ тий хэлбэр нь ингээл нэг юм сонир хэлбэртэйгээл за энэ болохгүй байх дахиад хийгээл тэр бүх эскизүүд моделийн эскизүүдээ хүртэл хадгалдаг. Бүр юм 2 давхар барилга байгаа аахгүй юу. Тэгээд оронгууд бүх төслүүд нь ингээд юутай. Вау. Харин тий модельтэй. Макеттэй. Тий бид нар бүр ингээл би анхаарч үзчихэд бүр вау гэдэг тийж байгаа аахгүй юу. Манай тэр нэг model workshop-ийн хариуцсан дизайнер одоо болохоор энэ Fuxas studio ерөн баг энэ дэлхийд хамгийн их модельтэй архитекторуудын нэг нэгэд тий тэр одоо 2 давхар барилга байгаа шүү дээ тий одоо тэр барилга тэр чигтээ модель тэгэнгүүт тэр барилганаас өөр айгүй сонирхолтой заяа хотын төвд бараг бас нэг 500 жилийн настай барилга байгаа байхгүй юу. Тэнгүүдээ зарим ингээд хэсгийнхэн шал энтрэн шилэн. Тэгээ яагаад гэж тэнгүүд энэ барилгыг ингээд барьж яхад нөгөө нэг юунууд алдчихсэн гээд нөгөө нэг соёлын өвүүд алдчихсэн гээд тэрийг ингээд шилэн хорголцсон. Тэр ингээд нэг яг нэг музей. Айгуу гоё тийм байд юм билээ. За тэгээд бүх төслүүд модельтэй гарна. Ерөнхийдөө бол ингэж зарчим нь бол ингэж явна 3D гэсэн 2D гэсээ тэгээд анализ моделиз гэд дуусна. Тэгээ бүх төслүүд дээрэс нь ном болчих гардаг. Тэрийг студиудээр хадгалдаг. Тэгээ бид нар ч одоо 700 төсөл хийсэн компани гэдэг чинь ингээ бүх юм ингээ айгүй юм хэцэцтэй. Ингээ ерөнхийдөө офис руу оронгууд битүү фолдерууд байдаг. Фолдерууд дотор нь одоо юу гэдэг юм шинзэний онгоцны буудлын анхны эскиз гэдэг анхны эскизээс нь ахгүйла бүх одоо харилцаж исэн бичиг баримтууд нь дээрээс нь 2D зураг 3D зураг гэл тэр ч одоо явцын нуунд өчнөө солиг хийгдэж байгаа шүү дээ. Тэр хэлбэр нь өөрчлөгдөж байгаа, солигдож байгаа. Тэр болгоноогоо хадгалт юм байлээ. Бүр ингээд хевлээд тэгээд дуусаад хажууд нь яг тэр төслийнхаа портфолио одоо ном нь тэгээд дахиад дээрэс нь макет нь тэгээд 700 төсөл дууссан байна гэж боддоо. Үнэхээр сонирхолтой. Хэрвээ би тийм газар очих юм бол амар сүмд очиж байгаа юм шиг амар тийм ариун мэдрэмж авах байхаа. Харин тий. Чи юу гэж бодож байна энэ талаар ингээд тан компани чинь тийм их олон юм хадгалж штэ макетуудад тэргээд би бол миний хувьд байсан бол тийм их ингээд одоо зөв хог гэж хэлчихэл да тийм их цуглуулахгүй байхгүй юу. Тэгээд чиний хувьд тийм их юм цуглуулаа ингээд хадгалж байгаа нь ямар ажил бүтэлтэй гэж бодож байна. Ерөнхийдөө бол би яг би сая гэдэг байхгүй юу. Ингээд очиод харангууд вау гэд одоо би бол яг Fuxas-ийн яг сүүлийн 10 жилийнхэн хийсэн барилгыг мэдчихэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө тэрний өмнөх барилгууд энэ хүн ямар юм хийжсэн байдаг бол мэдэхгүй. Тэгээ ороод ингээл харангуйч ч амар сонирхолтой төслүүдээ өвшөө нөгөө 1970 онд 1980 онд хийжсэн 1990 онд хийжсэн ажлууд гээл тэгээ харангууд яг одоо үеийн contemporary гэдэг чинь яаж яваад ингэж хөгжөд байгаа юм бэ? Ерөнхийдөө бол аягүй тийм
дикшнери маягийн болчихж байгаа байхгүй юу. Тий тэр хүний бас нэг өсөлт хөгжилд бас яаж явсан байна гэд. Тий айгүй сонирхолтой юм байлээ тэр чинь. Яг тэр одоо жишээ нь одоо яг манай офисын хан дээр байдаг гэсэн нэг юм претиг шиг за нэг материалтай юм жижигхэн нэг юм хідэн юм юу хийцэн. The structure хийцэн. Тэгээ тэр нь болохоор Италид бол баригдсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэгэнгүүт би бол одоо бол тийм барилга бол олж харахгүй штэ. Тийм яг тэр нь ингээ харангууд тэрийг ер нь интернетээс хайгаад ер нь олохгүй л ах гэх мэтчтэй ерөнхийдөө яг нэг музей юм уу да. Тийм. Бас миний хувьд тэгэж файлаа хадгалж байгаа нь болохоор одоо жишээ нь тэр макет гэдэг зүйлүүдийг олон үе шатан дээр өөрчлөгдөж байгаа өөрчлөлтүүд байгаа шүү дээ тийм. Тэр өөрчлөлт болгож чинь тухайн компани дүр төрхийг одоо арга барил илэрхийлээд байгаа байхгүй юу? А тэнгууд хэрвээ та өөрөө архитектор ба том компани архитектор байгаад тухайн арга барил бүрээ хадгалж чадах юм бол дараа нь таны доор орж ирж байгаа архитекторууд таны нэг ажиллаж байгаа арга барилыг дагаж ажиллах нь шүү дээ. Тэгэхгүйгээр шууд эзэн бүтээгдэхүүнээ тавиад ангууд хүн болгон зүгээр бүх төсөл ингээ гараа ингийн хооронд гарч ирдэг гэдэг төсөөлөлтөй арга барил чинь суралцахгүй байх нь шүү дээ. Яг үнэ. Начистай гоё point байна. Яг тэгдэм билээ. Тэгэнгүүт ч одоо жишээ нь Венагийн Twin Tower гэд хийсэн байна л да. Одоо Вена хотод Австрид тэрний бараг 10-аад модель байгаа байхгүй янз бүрийн хэлбэрээр хийж үзчихсэн. Тэгтээ тэрийг бол давхар 3D дээр хийж байгаа штэ. Бид нар бол хизээч за нөгөө нэг 3D-г нь хараад окей за ийм л байсан мэн гэж эцсийн бүтээгдэхүүнийг харж байгаа чиний хэлдэг шиг. Тэнгүүд нөгөө нэг 10 төрөл макетыг хараад хамгийн сүүлд тэр хэлбэрийг сонгох болсон шалтгааныг ойлгож байгаа байхгүй юу. Тий. Ийм байсан бодоод ингэж байгаа юм байна штэ гэд гих мэтчлэн тэгэл айгүй их янз. Нэг гоё юм нь болохоор би амьдралтад хамгийн том макетыг харсан. Тэр нь юу вэ гэхээр урт нь 5 м, өргөн нь 2.5 м, өндөр нь 2 м. Одоо би хажууд нь авсан бол надаас том байгаа байхгүй юу? Тийм том макет хийсэн мэлээ. Ромын Conventing Center гэд сая 18 онд нэлтээ хийсэн. Тэрнийхээ макет одоо л яг Studio Fuchs-аас нэрийг хоцвол яг одоо тэр барилгаар тодорхойлж байгаа. Би яхаа харин тэрийг бол тэр модель нь жагаа. Тэгвэл Солонгоо Fuchs-аас ажиллаж байхад ажлын явах процесс нь одоо Монгол компаниудтай харьцуулахад эсвэл Солонгогийн өмнө хийжсэн дадлага хийсэн компаниудтай харьцуулахад илүү амар явж гинөө эсвэл төвөгтэй явж гинөө? Яг надад ингэж санагдсан. Хувь хүн одоо яг архитектор талаас гэх юм бол өсөлт аюул бага. Ягаад тэгэхээр бид нар өөрсдөө дизайн гаргахгүй бэлэн материал хүлээгээ суудчихж байгаа байхгүй юу. За архитектор эскиз хийгээд хүнж надад тэрийг дахиж ингэж бодож толгоо гарчлах шаардлага байхгүй. Энэ нэг бодлоор яг дизайнеруудын хувьд бол яг зогсолт бид нар толгоогоо л хөгжүүлж ажиллуулж шинэ юм бодож сэтгэж өсөлт дэвжих хастаа тэнгуү зогсож байгаа. Тэнгуүд нөгөө талаараа яг тийм одоо олон улсын түвшний компанид ажиллаад ихэнгүүт сурах юм бас амар их. Жишээ нь одоо софтвер одоо компьютерийн програмуудаас ахгуулаад тухайн одоо компани ямар үйл процессор ямар софтвер ашиглаж байна тэрийг нь сурж байна. Энэ тэгэнгүүт шууд нэг international түвшинд олон улсын түвшиндний стандартад болчихж байгаа байхгүй юу? Стандарттай болчихж байгаа. Тийм. Тэгээд дээрэс нь networking буюу харилцаа холбоо аягүй их сайтай болт юм байлээ. Одоо жишээ нь манай багт хамт ажиллаж исэн залуучууд Заха Хадидын компанид ажиллаж байгаа жишээтэй Лондон. Тийм. Тэгээд тэнгууд ямар гоё юм бэ. Тэгэл тэнгууд чи одоо ингээд Заха Хадидын институтээс танаа найз чинь тэнцвэр ажиллаж ийн гэж бодлоо тий. Тэгэл тэнгууд дээрэс нь Nordic гэдэг одоо Norwegian хамгийн том архитектурын компани байна. Тэгэл BIG энэ төргээд эсвэл одоо юу гэдэг Remco хайсан одоо OMA биш тий. Нидерландад ажиллаж исэн тэнцээ project manager хийж исэн хүмүүс бас Fuchs-аас ажиллаж ин BIG-д ажиллаж исэн хүмүүс бас Fuchs-аас ажиллаж ин гээд тэгээд тэнгүүд яг бүх төрлийн хүмүүс ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор айгүй сайн networking хийх боломжтой. Тэгээд орон орноос хүмүүс ирж ажилладаг.
Тэгэхээр яг энэ үнцгээс харах юм бол хэрвээ чи тэр компанид ажиллах юм бол маш их юм сурч болох нь шүү тийм үү? Зөвхөн архитектураас гадна систем яаж явах хэвээр, төлөвлөгөө ямар байх хэвээр. Яагаад гэвэл тэр компанид айгүй олон нэг том босод компаниуд дээр ажиллаж исэн, туршлага хөндлөж исэн хүмүүс ирсэн байна. Тэгвэл ганцхан компаниар гараад ирээгүй олон компаниар орж ирээд тэр бүгдийг нь цуглуулад нэг эцсийн бүтээгдэхүүн болгоод чамд зааш гэдэг чинь амар том давуу тал болж байгаа. Айгүй том давуу тал. Хамгийн дээрээс нь ахуулаад хамгийн миний бас нэг анх ороод анзаарсан юм гэдэг тэгэнгүүт төслийн одоо тэгээ 700 төсөл гэдэг чинь айгүй их төсөл шүү дээ. Тэрийг айгүй зэгцтэй хадгалт юм бэлээ. Тий, тэр бол өстой одоо чинь би нэг дипломны ажил хийх гэнэ компьютероор дүүрэн юм байдаг шүү дээ. Хаана юу ам мэддэхгүй. Тийнгүүд яг ингээл ороод за одоо ингээл би ингээд өнөөдөр шинээр ингээд орж байгаа гэл ингээл танилцуулаад багтаа танилцуулаад орно шүү дээ, тий. Тийнгүүд за одоо ингээд компьютер дээрээ суулаа. За чи фолдероо ингэж нээн. Одоо өнөөдрийнхөө бол өнөөдрийнхөө он сар өдрөөр тавиад тэгээ он сар өдрөөр тавиад за AutoCAD-ийн файлуудыг AutoCAD-ийн файл дотроо Rhino-гийн файлуудыг Rhino дотроо гээ 3D Max дотроо гэд ингээ хадгална. Тэгэнгүүтээ бүх юу одоо нэг файлуудаа дахиж нэг копи доод одоо нэг хуулаад одоо би юу гэдэг өчтөр ажилласан материал дээрээ одоо файл дээрээ өнөөдөр ажиллахгүй байхгүй. Тэрийг өчтөрийнх нь нэрээр хадгална. Одоо 2019 оны 4 сарын 20 гээд тавиад тэрийгэ хадгалаад тэгээ өнөөдөр гэх юм бол өнөөдөр дахиад шинэ фолдер нэгээд 2019 оны 4 сарын 27 ч гэдэг юм уу. Тэгээ тэрнээр ажиллана. Тэгээ тэнгуүч одоо бид нар чинь нэг юм хийж байгаа л за энэ одоо болохоо боллоо гэл тэг алтаа гарчлаа гингүүт ч өмнөх материал дээр ажиллах шаардлага болдсон шүү дээ. Тэнгүү бид нар тэрэн дээр аль руу давхарлаа зорцсон. Тэгээ буцаах боломжгүй. Тийм их юмнууд байдаг болохоор яг иймэрхүү зарчмаар бас явд юм билээ. Тэгээ манай компани бас адилхан тэгж явд юм билээ. Одоо AutoCAD дээр зурсан ч гэсэн чи нэг дараа өдөр нэрээ чи нэг зураас зурсан ч гэсэн тэр зураг шинэ зураг. Бусад зургаас өмнөх өдрийн зургаас өөр зураг учраас заавал өөр файл авах хэрэгтэй гэж шалгалж өгд юм. Харин тий. Тэр бол айгүй чухал юм билээ. Монголд бид нар чинь багт бид нар чи яадаг болоо зүгээр давхарлаа дээр ирсэн дуугаал өгсөн шүү дээ. Завааруулж өгдөө. Тэгэл нөгөөдгөө бусад инженерүүдтэйгээ явуулахдаа он сарын солиол нэг юм л явуулдаг. Яг үнэ. Тэгээд дээрэс нь бас нэг би Монголд тахтаас айгүйх захиралтай ер нь айгүйх загнуулж исэн. Захиралж яхаа одоо нэг ахлахтаа. Би өөр захиралтай бүр амар загнуулсан. Харин яагаад вэ гэх тэнгүүд одоо би ингээл зураг төслөө хөвлөл орно шүү дээ, тийм. Тэнгүүд захирал за одоо энийг өөрчлөе, энийг өөрчлөе гэл 80 юм өөрчлөх болгодог. Тэнгүүд нь буцаж очиод компьютер дээрээ суугаад яг нөө хийжсэн файл дээр нөгөө өөрчлөлт гэснүүдийг өөрчлөө явчихдаг байхгүй. Тэгэл дахиад маргааш захирал дээр очиод за одоо яаж нэгэ үзүүлэнгүүт нөгөө захирал чи энийг өөрчлөлт гэл тэнгүүд чинь би чи нөгөө нэг яг өчтөрийн хамиг өчтөр хэлсэн юм аа өөрчлөлт гэсэн юм өнөөдөр дахиад өөрчлөх болчихж байгаа байхгүй юу. Тэнгүүд үгүй та чи энэ чи өчтөр ийм багт нь өнөөдөр ийм болгочлаа штэ гэл их маягаар тэгэл ерөнхийдөө айгүй заваар юу зураг зорох гэж юу их завааруулж исэн. Тий. Тэгээд одоо захирлууд гэлтгүү бас нөө захиалагч нар чинь яг өөрсдийнхөө үзэл бодолтой бас яг бүн итгэлтэй биш байдаг юмыг заавал туршиж үздэг. Тий. Тэгмүүд нэг өөрчлөлт хийчээд явчихгоол босоод ингэс нь өмнөх нь зүгээрсэн юм уу гэдэг үе гардаг байхгүй. Йоо тэр өстой. Яг тэр юмнаас аварч байгаа байхгүй. Тэгээ шинэ файл болож хадгалж байгаа юм. Тэгмүүд хуучин файлыг нийлээд тэр нэрээ жоохон заслаа. Харин тий. Тэгэл яг болох гээд байгаа тий. Тэр за тэгэхээр яг манай зураг төслийн компаниуд минь энэ ингэж зурдаг ерөнхийдөө аргачлалаас ерөнхийдөө суралцаад ажлаа авч явах юм бол бас би цаашдаа нэг ажлыг үргэлжлүүлэхэд илүү амар болох юм байх шүү тий. Хамаагүй хөнгөвчлөх юм биш шүү гэ. Манай компанийн хувьд танай компаниас ер нь бол нэлээд өөр юм байна. Яагаад гэвэл манай компанид үнэхээр тийм алдартай дэлхийд танигдсан тийм архитектор байхгүй учраас дөрвөн захирал дүүлээ ер нь бол ижил төвшөнд шийдвэр гаргах чадвартай. Гэхдээ хэдий захирлууд байгаа ч гэсэн төсөл эхлэнгүүд төсөл дээр ажиллаж байгаа бүх архитектурд ярилцсан, бүгд санаагаа хэлнэ. Хэрвээ нэг хүний санаа нөгөө талаараа жоохон буруу, нэг талаараа зөв байх юм бол за энэний хоёр өөр төрлийн вершинг өөр хөлбрийг явуулаад үзье. Тэгээд хаа хүрх нь харъя гэдэг. Тэгээд санаа болгоныг ер нь үнцэнтэй гэж үздэг. Тэгээд тэрнийхээ үр дүнд яг сүүлийн санааны бүгдийг базаад нэг санаа гаргаж ирэх бас боломж гардаг юм байна. Зөв. Ер нь их наачи ер нь айгу зүгээр тий. Сая манай найз бас биччихлээ, мессеж иччихлээ одоо студио фокусастайгаа. Тэгсэн чинь манай яг ажилд хамт яг ингээд нэг багт байсан. Архитекторудаас
яг 3 ажлаасаа гарах талаар бодож эхэлсэн байгаа гэд. Яагаад вэ гэсэн чинь амралтын өдөр ч гэсэн ажиллаж ийн гинэ. Яагаад тэгэхээр нөгөө нэг айгүйх төслүүдтэй. Тэгээд бүх ачааллыг архитекторууд нь л мэдээж үүрж хамаг юм хийдэг. Тэгээ ерөөсөө амрах боломж олдохгүй тэгээ айгүй хэцүү байна гэж тэгжсэн. Гэхдээ ерөнхийдөө яг би яг сонсч байсан BIG-д project manager хийжсэн архитектор манай бас Fuxas-д ажилладаг байхгүй юу. Тэр болохоор BIG Fuxas хоёрыг харьцуулахад Fuxas хамаагүй 50 ажилладаг гинэ. За ерөнхийдөө бол ингээл ажилтаа үедээ айгүй бүгдийг хийгээд дуусгачихна. Тэгээд 50 ажлынх одоо төслүүд байгаа шүү дээ, тий. Тэд дээр бол яг орой өглөө 9:30-тай арай л орой 7:30-тай явдаг ч юм уу. Яг тэр явдаг. BIG гэдэг юмгууд тэнчэнэ баг архитекторууд нь баг амьдэрдэг гинэ студ дээрээ. Вау. Монгол компаниуд ч үлчлээ шүү дээ. Тий. Тэгээд тэгэнгүүт BIG-ийн дээрээс нь хамгийн гол нь айгүйх ажилтай. Тэгээд ерөнхийдөө цалингийн төвшөнд бол BIG Fuxas хоёр ерөнхийдөө ойролцоо юм байт юм байна л да. Яг одоо тэр project manager хэлж байгаагаар тэнгууд хүмүүс мэдээж их ажиллахыг хүсэхгүй арай жоохон ажил багтаагсан адилхан цалинтай тэр газар ажиллахыг хүссэн. Тэгээ тийм болохоор тэр project manager залуу Fuxas одоо ингээд өргөжлүүлээд ажиллаж байгаа гэд тэгжээлээ. Тэгээ би болохоор өөрөө хувийн талаас нь BIG-ийн фэн штэ. Тийм. Тэгээд тэнгууд тийм сонсч бүр гайхаж байгаа юм чи хөөх тийм үү гэл чи ер нь тэр тийшээ явна гэж ер нь бодоод юм шүү зүгээр өөр студиуд нь аппликейшн явуулаад үтсэн дээр ахаа гээл тэгжээлээ. Тэгвэл энэ ажлын арга барилууд нь тухайн компани насаас нь шалтгаалж болох уу? Одоо Fuxas айгүй олон жил байсан. BIG ер нь шинэ компани шүү дээ. Тийм болохоор тухайн компани систем нь үнэхээр сайн хөгжиж чадаагүй учраас илүү цагаар их ажилладаг ч юм уу, шүнжэнгөө суудаг ч юм уу, тийм асуудал гардаг байж болох уу? Мэдгүй магадгүй л ах. Тий. Гэтэ одоо бол яг аль аль нь адилхан яг нэг төвшний архитекторууд байгаа шүү дээ. Тэр хоёр ч тэгэл аль нь айгүйх ажилтаа хоёр талтай байж л дээ. Тэгээ ерөнхийдөө хараад байхад ер нь компани менежмент л юм шүү аа. Тий. Миний ажилласнаар манай компани дутагдaltaй тал нь юм бол төслийн дедлайн дээр сайн төлөвлөж чаддгүй. Одоо түрүүн өмнө би хэлсэн шиг одоо консепшн дээр ярилцаад баг төслийнхаа хугацааны 3.2-ыг нь авцсан гээд яг тэрэн шиг тийм төрөлсөн хугацаа гарахгүй болохоор тэр нь жоохон манай компани залуу компани дутагдaltaй тал байгаад тах шиг байгаа. Тэгээ айгүйх нэг төслийг одоо сая ажилласан төслийг 2 захирал хамт ажилласан. Тэгмэд 2 захирал ажиллангууд 2 захирал хоёулаа өөр нэг үзэл бодолтой бангууд захирлуудын үзэл бодол нь зөрчилдөж байна шүү дээ тийм үү. Тэгэнгүүт нөгөө нэг төслийнхаа хугацаанд дахиад яваалаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр харангууд хэрвээ бид нар яг төлөлөөд яг концепцаа яг энэ хугацаанд дуусгана гэж төлөвлөсөн байсан бол тэр хүмүүс хэдий зөрчилж исэн ч гэсэн аль нэгэн санааг заавал сонгох хэрэгтэй байхгүй. Хэрвээ тэгсэн бол манай тэр төсөл илүү хүссэн хэмжээнд дуусгах боломжтой байсан. Яг миний хувьд бол энэ төслийг хүссэн хэмжээнд дуусч чадаагүй гэхдээ төрүүлсэн. Энэ бол багтаа. Би яг наанаас чинь санаа авсан юм маань болохоор ингэдэг байхгүй юу. Бас яг дутагдaltaй тал нь энэ бас студио Fuxas-ийн ганцхан яг бид нар өөрсдөө скетч хийх боломжгүй, санаа гаргах боломжгүй болохоор архитекторын санаа хүлээгээд цаг алддаг. Жишээ нь үүдээ 2 сарын хугацаантай компетишн одоо тий төслийн уралдаанд орлоо гэж бодоход манай одоо Fuxas маань юу гэдэг Франц ч юм уу Нью-Йорк ч юм уу тий яваад өгчөд тэр хоорондоо юу гэдэг хүлээж байгаа байхгүй юу? Одоо 7 хоног ч юм уу 2-7 хоног ч юм уу хизээ Fuxas бидэрт скиз өгөхийг мэдгүй тий тэгэнгүүт тэгээ бид нар тэр хүнийг хурдл гих одоо ямар ч боломж байхгүй. Тэгэл бүх юм Fuxas-аас шалтгаалах болохоор Fuxas скиз өгөхгүй л бид нар тэгээд хүлээгээл цаг алдаад нөгөө нэг дедлайнда юу гэдэг лаазер шиглэвэл лаазер шиглэвэл тэгээд яг байж таардаг байхгүй юу. Тэр нь айгуу жоохон айгуу хэцүү. Тэнгүүт юу гэдэг 2 сараа хийх ёстой хэмээг Fuxas сарын дараа бид тэр скиз өгсөн тохиолдол байгаа. Тэгвэл 1 сарын дотор бид нар бүх юмыг пижигнүүлэх шаардлагатай болно. Тэгээд эхлэнгүүд бид нар чинь буцаад нөгөө ингээ шүн сууж муудаг үеуд эхэлж байгаа байхгүй юу. Тэр зүйл яг ингээ бүх юм одоо юу гэдэг төсөл эхлэнгүүд бүх юм юутайгаа хугацаантай дедлайнтай ингээ project manager гаргаад өгчдөг. За юу гэдэг өнөөдөр 1 сарын 1-ээс 1 сарын 10 скиз гэд эсвэл одоо юу гэдэг тэгэнгүүтээ 1 сарын 10-наас 1 сарын 20 хүртэл 3 дэй ч гэдэм үү.
Тэгээ ингээд бүх юм ингээд төлөвлөгөөний дагуу уул нь явдаг. Тэгээ хамгийн сүүлийн дедлайн ингээд тэгэнгүүт чи яг нэг архитектороос шалтгаалаад байгаа юм л да. Харин тэр айгүй жоохон салтал. Гэхдээ тэгээд мэдээж бол үнэхээр шок нормал төслүүд санаанууд гардаг шүү дээ. Тэгэл зарим нэг архитекторын скицийг хараад яг бодож байгаа юм чи за ер нь ийм л болоод ийм алдартай байд юм байна да гэд. Үнэхээр ингээ хинээж миний бол санаанд орохоргүй тийм төсөл ингээд скицүүдийг гаргаад тавьсан. Тэгээд тэрийг 3D-д оруулаад харангууд бүр ингээд вау гэж амжаа. Тэгэхээр тэр архитектор төслөө ингээд гар скицээ гаргахтаа хэдий зураас урж байгаа ч гэсэн арт нь бэкграунд нь болж байгаа бүх аспектуудыг бүгдийг бодож яах гэсэн үг шүү дээ. Харин төлөвлөсөн байна гэсэн. Мэдээж яг бүгдийг мэдээд тэр ч одоо бараг 50 60 жилийн туршлага байгаа юм чаа. Тэр тэдрийг бол одоо анхнаасаа нэг толгоонд нь суудсан, туршлаганд нь суудсан болохоор хаалга одоо нойлын өрөө хаан бахав гэх тэр бол ямар ч юу биш. Асуудал биш тэр хүн. Тий. Тэгэл яг үнэх нь яг том концепц ингээл төс хэдлэн гаргаад л өгнө. Хитэн том хар зураастай. Одоо ингээд танай компани дээр чинь архитекторууд ингээд төл төрлөө салцсан байна шүү дээ. Зөвхөн visual хийдэг хүмүүс, зөвхөн одоо presentation хийдэг хүмүүс юм уу те. Энэ хүмүүс нь өөрсдөө ажлаа хоорондоо солиод ажиллах боломжтой. Боломжтой. Тий. Гэтэ ерөнхийдөө яг 3D-ийнх бол яалтчгүй бүр төгс эзэмшсэн 3D-г бол тийм хүмүүсэдэг болохоор тэд нар бол яг жинхэнэ 3D-гээ хийдэг. Тэгэнгүүт одоо өнөөдөр нэг төсөл дээр би одоо диаграм хийж байгаа бол дараагийн төсөл дээр би одоо юу гэдэг 2D одоо 2D плана секшн огтлоо ч юм уу те хийх боломжтой байхгүй юу. Тэр нь бол айгүй чөлөөтэй. Тэгээд баг сонголт бас айгүй чөлөөтэй. Хэрвээ одоо юу гэдэг хятадд нэг төсөл байна. За хятадд онгоцны буудлын төсөл байна. Америкт одоо ерөнхийлөгөөний төсөл байна гэх юм бол би харж байгаа за аль таалагдсандаас орж олдог асуугаад project manager-тэй яриад би өмнө нь энэ төсөл байсан одоо би энийг өөрийгөө энэ төсөл дээр оруулмаар байна гэж хэлэхэд тэр хүн окей гэж тэгээд зөвшөөрөд авах жишээ те. Гэхдээ заавал нэг төслөө дуусгаад нөгөө төрөг орох хэвээр. Нэг төсөл дээр хоёр орохгүй тий. Тэгээд яг хамгийн жоохон онцгүй юм гэх юм бол ерөнхийдөө архитекторууд маань одоо ингээд бид нар тавиулаа гэж яхаа 5 өөр төсөл за 10 орж ий гэж бодъё л та тий. Тэгэнгүүт ч одоо тэр 10 орж байгаа 5 баг байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт одоо юу гэдэг ерөнхийдөө хийж байгаа баг ерөнхийдөөхийн бусдад нь одоо ингээд завтай байж болно да тий. Тэгэнгүүт тэр ерөнхийдөө хийж байгаа баг тосолдоггүй. Тэг ерөнхийдөө бол тэгэл яг цагтаа тараал явал цагтаа ирэл нөгөө нэг ерөнхийдөө төлөвлөгөө хийж байгаа 10 архитектор маань хэдэн өдөр ажил дээр хонж байгааг нь бол мэддэхгүй. Тэгэл ингээд юмаа хийж идэг. Бид нар болохоор ингээд яг өөртөө хариуцсан юмаа хийгээл цагтаа явал цагтаа ирэл нөгөө баг одоо яарж байгаа багт ерөөсөө туслахгүй. Тэр нь жоохон санаа. Тусалдаггүй гэхээр бидний нүуний яг сураад энд одоо ингээд архитектор болтол ирсэн бидний нөө сурцсан уламжлалт гаан чанарыг бол жоохон үгүйсгээд нь шүү дээ тий. Харин тий. Архитектор хүмүүс нь заавал бие биенээ туслах хэрэгтэй. Хийх юм аягүй гэдэг нэгэндээ тусалж ижил бид нар ямар нэг юм хүрнэ гэдэг нэг тийм философи байгаа гэдэг чинь тэрийг бүр үгүйсгэж ажиллаа шүү дээ. Тэрийг бүр үгүйсгэж харин тий. Одоо жишээ нь юу гэдэг яг хаа тусламж асуувал яг хаа мэдээж тусалж болно гэхдээ айгаа дургу. Яг ингээд надаас одоо юу гэдэг те Техранд сая манай найз project manager нь болоод тэгээд төсөл хийсэн байхгүй юу. Тэгээд тэр хэд чинь бараг сүүлийн 7 хоног студид дээр ханж байгаа. Тэгээд тэгэнгүүт надаас яг хамгийн сүүлийн өдрөө л тусламжгүйсэн. Тий одоо Photoshop дээр план бодоод өгөөч л гээд тэнгуут за тэгэл тэгж байгаа юм жаа. Тэрнээс биш ер нь бас тэд нар бас яг бүр үнэхээр ингээд яг амжихгүй бүр үнэхээр амжихгүй болол бас тусламжгүй байна. Тий. Гэхдээ ерөнхийдөө бол хэр барагтаа бол туслахгүй шүү. Манай компани дээр сүүлд нэг айгүй том төсөл дээр ажилласан юм а. Тэр нь Gisela Campus гээд 100,000 м квадрат тийм офисын кампусын төслөөсөн. Тэр төсөл яг сүүлдээ хугацааны амжихаа болоо компани дээр байсан бүх архитекторууд маань чинь 20 хэд архитектортай байхгүй. Дандаа архитекторууд байдаг, ерөөс инженерүүд ажилтдаг. Тэгээ архитекторууд нь бүгд хийжсэн ажлуудаа хаяал бүгд нэг диаграм, схем, график бүх юм хувааж аваад презентацийг бэлдээл бүгдээ хийж ажиллаа дуусгаж ирсэн. Тэр нь манайх дээр бол
тийм юм бол ёстой байхгүй. Бас нэг дурдвартай юм нэг бол одоо Европын ч юм уу гадаадын архитектурын фирмүүд нь дандаа архитектуруудад дагнсан байт юм лээ тий. Тэнгүүд инженерийн төслөө явуулахдаа бусад инженерийн компаниудтай хамтраад тэрэн дээр одоо дискшн хийгээд ярилцаад явчихсан юм лээ. Тэгээ нөө партнерс бол явчихж байгаа зү тий. Судалгаач гэсэн хийдэм билээ шүү дээ. Айгуу том одоо юу гэдэг судалгааны бүхэл бүтэн том компанитай хамтарч ажилладаг. Одоо жишээ нь Ромд ч юм уу одоо Хятадд ч юм уу тий ерөнхийлөгөөний ажил боллоо гэнгүүт шууд хамгийн эхлээд судалгаагаа тэр хүмүүстээ өгчтэй мэлээ. Тэнгүүд бид нар дизайнаа хийж авцаа тэр хүмүүс нь судалгаагаа хийж тэгээ тэрнтэйгээ уялдуулаад тэгээ дахиад дизайн редизайн хийгээд одоо дахин боловсруулад явах жишээтэй байт юм бэлээ. Би яг энэ талаар сонсч ирсэн юм судалгааны дизайн гэдэг Hockey компани байдаг шүү дээ. Тий. Hockey компани нэг гаргасан номыг би одоо уншаад эмгэтгэл хийх гээд эмгэтгэл хийгээ компанидаа презентацийн тавих гээд уншиж байгаа. Тэгээ тэрэн дээр болохоор тэр ном problem seeking гэдэг нэртэй нөө. Тэнгүүд Hockey гэдэг компани болохоор архитектуруудаа хоёр ангилж байгаа гэж байгаа. Нэг нь болохоор програмерууд гээд нэг нь дизайнерууд гээд. Програмууд нь юу их хэвээр гэхээр тухайн төс шаардлагатай бүх мэдээлэл, стандартууд, нөлөөлж болох хүчин зүйлүүд бүгдийг судалдаг. Тэр бүгдийг судалсныхаа дараагаар программын дизайн гэж дизайн хийнэ. Тэр нь болохоор тухайн төслийн ерөнхий формыг тэгээд аль зүг рүү харах уу, аль газар руу илүү өндөр байх уу, аль газараа навхан байх уу гэх чинь тийм бүх шийдвүүдийг бүгд нь гаргаж өгнө. Тэгээд программын дизайныг дууссныхан дараагаар тэр бүх одоо мэдээллүүдээ дизайны багт өгдөг. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн дизайны багаас гардаг тийм юм байлээ. Бас давхар дизайны баг дизайн хийгээд дууссныхан дараагаар програмынхаа дизайнеруудад давхар шалгуулад болж байгаа юмудаа зөрүүлж одоо шалгадаг гэх юм одоо чеклист хийдэг. Анзо би яг санчлаа гэхгүй. Одоо ингээд фокусс болохоор нөө фокусс дизайна хийдэг гэдэг жаа шүү дээ. Тэрнээс өмнө бид нар яг одоо тухайн одоо онгоцны бодлын ч юм уу тухайн төслийнх нь мэдээллийг фокусс архитекторт өгдөг байхгүй. Тэрнээс өмнө яг бүдээрээ сууж нөө презентацийн бэлдээд тэнгууд ч одоо юу гэдэг би тэд одоо аруулаа нэг баг болсон байлаа гэх юм бол 3 ч юм уу 4 нийлээд юу гэдэг тэр презентацийг анх одоо фокусс архитектор танилцуулахаас өмнө презентацийн бэлддэг байхгүй. Зөвхөн архитекторт зориулаад локейшн тэ одоо байршлын хааны цаг агаар нь хэр их одоо тундас ардын газар хөдлөлтний ямар ингээд байгалийн хүчин зүйлүүд дээрэс нь нийгмийн хүчин зүйлүүд одоо хүн тэр хотын одоо соёл нь юу вэ тэр тухайн улсын хилмэл тэ одоо хүн амын тоо гэх мэтчлэн бүх танилцуулга нь хийн бүгдээр зурагтай одоо тэгэл хятад гингод хятадын үндэсний хоол гээл одоо тэр хотод байгаа мод гээл бүгдийг ингээд судлана тэрж ингээд өчнөө бүгдийг хайгаал судлаад тэгээд архитекторт project manager-ууд юм танилцуулдаг байхгүй. Тэгээд тэрний дараа нөгөө архитектор маань төслөө скизээ зураад тэгэл яг хэвээр ажил эхлэх гэж байна. Одоо нэг ясны нөгөө хоккийн хилээд байгаа шиг программинг хийгээд шүү дээ. Программинг яг үнэ. Тэгэхээр Монголд болохоор намайг ажиллах байхад яадаг байсан бэхээр үндсэн архитектурууд нь бүгдээрээ судалгаагаа хийж нүдсээр байгаа л яг үндсэндээ хоёр өөр ажлыг нэг хүн хийгээд байгаа байхгүй юу? Одоо нэг хүн судалгаагаа хийдэг, дизайнаа хийдэг тий. Тэнгүү тэрнээс одоо нэг хүн хоёр ажлыг зэрэг хийнэ гэдэг бол тэрнээс төгс ажил гарна гэсэн үг бол биш байхгүй юу? Тэгэхээр аль болох компаниуд салбараараа жоохон салгавал зүгээр юм байна лээ. Тий, яг оноо. Надад бас яг тийг санагдсан. Яг одоо юу гэдэг айгуу сайн баг болох хэрэгтэй. Багтаа яг нэг ингээд төрөлжчих хэрэгтэй юм байлаа. Одоо судалгаа хийх юм бол окей, за эхний хэлний судалгаа хий. Дизайна гэх юм бол бүтээрээ ярьж байгаа дизайна хийж болно, тий. Дээрээс нь юу гэдэг 2D зураг зурна, 3D зураг чи зурна гэдэг ингээд бүгдээрээ ингээд төлөвлөгөөгөө авчна. Тэнгүүтээ 7 нагтар нэг ч юм уу. За бүгдээр одоо юу болж байгаа нэг баян уулзалт хийгээл тэрэн дээрээ яриад засварлаа хийгээл нэгнийхээ санаа бодлыг сонсоод судалгааны багаас судалгаагийн сонсоод окей, за ийм байна гэх. Ерөнхийдөө яг одоо фокусс архитектороос эскизээ гарсны дараа бид нар яг багийн ажил бол яг тэгж явдаг байхгүй. Бүгдээрээ нөгөө хурлын заландаа ороод аруулаа тойр сууж байгаа л нөгөө нэг том А0 дээр А1 дээр өнөөдөө хэвлэлцэн байгаа шүү дээ тийм. Тэгэл за одоо ингэ судалгаа юм байна. Одоо 2D зураг юм явж гин 3D зураг юм явж гин. Одоо энийг одоо юу гэдэг те одоо бид нар самбарын зохиомж хийх хэрэгтэй байна. Санаа оноо юу байна гэл. Тэгэл бүгдээрээ тэрэн дээрээ ажиллана.
Тэгээд тэрэн дээр ажиллаа санаа оноонуудаа хэлнэ. Тэгэнгүүт тэр чинь нэг одоо юу гэдэг самбарын зохиомжийг хариуцж авч байгаа нэг архитектор байгаа шүү дээ тий. Тэр маань тэгэл бүх санаануудаа цуглуулж аваад тэрүүгээрээ дахиад 7 хоног дотор нэг юм аа тий файнал болгож бэлдэнэ гэх мэтчлэн ер нь бүх хүмүүс бүх юмдаа оролцоотой. Гэхдээ яг өөрсдийнхөө хариуцаж авсан бас яг үндсэн таскуудтай, үндсэн даалгавраатай тэрийг бол төгсөй хийх гэж байна. Яг тэр бол айгүй зүгээр юм байлээ. Тэгэхээр энэ дэр нэг хэдий та архитектор ч гэсэн та ямар нэг чиглэлээр архитектурын чиглэлээр мэрэгш ёстой гэдэг нэг тийм санаа гарч ирж штэ. Яг ганцхан архитектор биш бусад мэрэгжил ч гэсэн хамаагүй. Одоо би архитектор байгаад би одоо sustainable барилгын тухайд мэрэгшмээр байх юм бол тэр чиглэлээрээ мэрэгшээд одоо бусад концепт ч юм уу тийм хүмүүнүүдээ баг мартсан дээр суулж байгаа байхгүй юу. Хэрвээ та тэгж мэрэгшээд танаа компани дахиад нэг өөр хүн өөр юмар мэрэгшээд ингээ хүн тус бүрдээ өөр өөртөө нарийн мэрэгсэн юмараа илүү сайн ажиллаад явах юм бол төсөл маань илүү бодиттой илүү чанартай бүтээгдэхүүн гарах боломжтой болж штэ тий. Тий яг үнэ. Яг үнэ. Тэгээ миний анзаарсан нэг зүйл нь би бас чамаас асуу гэж бодоод байгаа. Ер нь манай Монгол залуу архитекторууд ер нь харьцуулахад Монгол залуу архитекторуудыг харьцуулахад одоо чадваранч тэр одоо сурсан мэдлэгэнч тэр ерөнхийдөө Европод ажиллаж байгаа архитекторуудтай харьцуулахад ер нь хэр санагдаж байна. Өмнө ярьсан подкаст дээр хэлсэн шиг шүтээсийн сургалт бол аягүй сайн юм байлээ. Тэгээ тэрнээс гадна Монгол архитектурууд бол үнэхээр сайн юм байлээ. Үнэхээр мундаг. Хаач гологдохгүй. Хамгийн гол нь асуудал нь юу байдгийг гэхээр нэг хэлний асуудал байдаг. Дээрээс нь өөртөө итгэлгүй байдал байдаг. Яг гоо. Тий. Би бас яг тэгэж харсан. Сая яг битээр яриад сажсэн тий подкаст эхлэхээс өмнө яг одоо фокусаст ороод би яг анх ингээ фокусаас ороод бүр амар айжсэн байхгүй бүр ингээ салгалал яана би сайн байж чадах болоо энэ ч амар том компани штэ гэл бөө мондөг хүмүүс л байгаа гэл орсон ороод суугаал ажилласан тэгээд ихнийхээ диаграмыг хийсэн багтаа тэгээд гэсэн чинь манай ажлын зурлал ирсэн хөх ямар гоё болцсон юм бэ энэ гэл тэгэл эхлэнгүүт чинь өөртөө айгүй итгэлтэй болоод эхэлж байгаа юм чинь тэгээд ингээл харангууд нөгөөдөл чинь чи ямар параметр ажилтдаг гэж асуухад нөгөөдөл чинь би AutoCAD дээр ажилладаг, Photoshop дээр ажилладаг гэх мэтчлэн ингээл хэлдэг. Тэнгүүд тийм үгүй. Тэгээ ерөнхийдөө ингээд чадварын одоо юу гэдэг те програмын чадварыг харьцуулахад яг адилхан түвшний надтай л адилхан түвшний л хүмүүс байгаа. Тэгэнгүүт юугаараа илүү бай гингүүд яг өөрийгөө илтгэх чадвар. Тэгээд өөрийнхөө материалыг сайгүй сайн бэлддэм байлээ тэд нар. Тэгээд айгүй хөдөлмөрч. Дээрэс нь яг бидэртэй адилхан чадвартай, яг адилхан түвшний хүмүүс байгаа мөрлөөсөө ерөөсө цагийг зүгээр ойлгодоггүй. Цагийг айгүй их ашигладаг, маш их компетишн ордог, өөрсдөө бие дааж, хажуугаар нь нийтийн үйл ажиллагаанд их оролцдог. Одоо нийлээд одоо юу гэдэг тавал аруулаа нийлээ воркшоп хийдэг ч юм уу тий. Тэгээ эсвэл юу гэдэг ингээд яг өөрөөсийнхөө ингээд айгүй их хөгжүүлдэг юм бэл яг бидний үеийн залуучууд нь. Тэгээд дээрэс нь шаардлагатай бүх програмыг бүгдийг сураад тий. Тэнгүүт биднээс жоохон илүү болоод ирж байгаад тэгээд яг ингээд Монгол залуучууд Монгол архитекторуудыг харангууд яг адилхан тэдэртэй адилхан өсөж хөгжих боломжтой. Чадварын зарим баг энэ одоо юу гэдэг студио фокусаас ажиллаж байгаа залуучуудаас илүү. Нэрээ яг миний мэддэг айгүй олон залуучууд байгаа, Монгол залуучууд байгаа, маа найзууд байгаа. Бүгдээрээ маш мундаг. Тэгтээ ингээд би хэлдэг байхгүй юу? Та нар ингээд гадагшаа аплай дэж ингэнгүүт хэлний боломж авахгүй. Харин тийм би бол одоо найзуудаа, дүүнэртэй, ах нартай, эгч нартай хэлэхэд бол Монголд архитектурын мэргэжлээр сураад төгсөөд гараад ирсэн бол өөртөө итгэлтэй байх хэрэгтэй юм байна. Та үнэхээр дэлхийд өршөлдөх чадвартай архитектор болж боловсруулж гарч ирж чадсан юм байна л гэж хэлмээр байна. Тий. Тэгээд дээрэс нь гэх юм бол айгүй сайн ерөнхийдөө хийсэн прожектныхаа материалуудыг айгүй сайн цуглуулаарай. Бүгдийн баримттай ер нь юм тэ жижиг одоо юу гэдэг 20 м квадрат өрөөний интерьер хийсэн ч гэснээр тэрийг хадгалаарай. Сайн зургийг болохгүй маа гэхэд тэ сайн тэдрийнхэн зургийг аваад хадгалаад байгаарай. Тэрүүгээрээ дараа нь айгүй хөөрхөн коллекшнийгээ портфолио хийгээд явхад нэмэх оноо болж тэ нэмэх оноо ерөөсөө болт юм байлээ. Тэгээд дээрээс нь гэх юм бол ерөнхийдөө хилээсээ сураарай. Тэгээд би бол яг бас айгүй атаархдаг заримдаа хингүүд одоо Европ залуучууд Европын одоо сургалтын системд нь өөртөө одоо
10 жилийн сургалтын системд нөөцөөсөө тухайн орныхоо хэлээс гадна дахиад нэг юм хоёр хэлийг заавал сурах хэрэгтэй байдаг. Тэгээд тэгэнгүүт чинь наад захын залуучууд нь германаар ярина, англиар ярина. Тэгээд давхар өөрийнхөө орныхоо хэлээр ярина. Тэгэл одоо юу гэдэг Украин, Малта өнтер болоод ирэнгүүт давхар дээрээс нь орс хэл нь ороод ирнэ. Тэгээд тэгэнгүүт нэг хүн бараг 3-4 хэлээр яриад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэл надаас чи ямар хэлээр ярих уу гэвчлээ асуудаг аюу хэцүү асуулт байгаа. Тийм болохоор хэлийг аюу сайн сураарай, өөртөө итгэлтэй байгаарай. Би бас Монгол сурдаг байхдаа нэг юм анзаарсан нь өгөхөөр айгүй олон монгол оюутнууд одоо английн хичээлээ ч юм уу тийм манай сургууль заадаг шүү дээ. Заадаг. Тийм хичээлээ би амжихгүй байна. Би ингээд дизайныхаа юм хийгээд хичээлээ амжихгүй байна. Хэлнийхээ юм хиймээргүй байна гээд хэлнийхээ хичээлүүд айгүй дургу тиймхүү байдалтай байгааддаг байсан. Тэгэхээр энэ дээр ер нь бол хэл сурна гэдэг чинь бас дизайны хичээлдээ чинь дүүцхүүс хэмжээний чухал зүйл байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг үнэ. Хэрвээ та өөр 2-3 хэл сурлаа гэж бодох юм бол та хэл сурснараа илүү их мэдээлэл авах боломжтой болчихж байгаа. Тэгээд дизайны хувьд ч тэр технологийн шийдлүүдийн хувьд ч гэсэн мэдээллүүдийг та өөр аягүй хурдан аваад аягүй хурдан байдлаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Тийм боломжийг олгож байгаа гэдгийг бас тэгээд яг үнэ. Дээрээс нь бас аягүй сайн харилцаа холбоотой болох боломжтой. Тийм. Захын наад талын хүнтэй л харилцах боломжтой гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол яг манайханд яг дутагдaltaй юм маань хилээ сураад apply хийх хэрэгтэй. Тий. Ямар ч одоо юу гэх тийм бид хоёр хэд дандаа л бүх одоо энэ ажлуудыг интернетээр л олсон. Интернетэд одоо төмөн боломж байгаа. Төмөн ажлын зараагаа архитектор ажил давна гэд тэр болгонд apply хийгээд л ах хэрэгтэй. Хоёулаа нүг ажил яаж олсон талаар ярихгүй шүү дээ. Дараагийн подкаст. Тэрийг дараагийн подкастаар харин тийм болохоор за ямар ч байсан хэлээ сайн сурыг, өөртөө итгэлтэй байцгаая. Тэгээд хийсэн төсөл болгоноо хадгалаад байгаарай. Зургийг хадгалаад байгаарай. Эмх цэгцтэй хадгалаарай файлуудаа. Солонгод Монголд ажиллаж байгаа ч юм уу Монгол архитектурын компаниудын захирлуудад хандаж хэлэх зөвлөгөө юу? Тийм зөвлөгөө байна уу? Архитектортай итгээрэй. Тийм. Яг үнэ. Монгол архитектурын архитекторудаа захиалагч нар нь Монгол архитектортай итгэх хэрэгтэй шүү. Яг үнэ. Манай архитектурд үнэхээр сайн. Тий, ягаад тэгэхээр би зүгээр яг ингээ наад захын тоо хэлж болно л та тий. Одоо жишээ нь та ягаад архитектортай итгэх хэрэгтэй вэ гэд тий. Тэнгүүд бид нар юу гэдэг бид нар жишээ нь үргэлж битүүрийн хувьд 5 жил бакалавр сурсан. Тэгээ дахиад 3 жил ажилласан. Дээрээс нь дахиад одоо 3 дахь жилдээ магистраараа сурж гин. Дээрээс нь өөр компаниуд 1 жил дадлах хийж гин. Гэт наад захын одоо бараг 10 жилийн туршлага байгаа тийм. Архитектурын салбарт бид нар одоо наад захын 0-ийн өрөө хаана байх уу? Унтлахны өрөө чи хаана байх уу? Зочны өрөө чи хаана байх уу гэдэг чинь ингээд толгойд бидний ингээд автоматар байгаа. Тэгээ тийм 10 жилийн туршлага дотор ингээд өвчнөө юм сурцсан байдаг болохоор архитектортай итгээрэй мэдээж 10 жилийн туршлагаараа танаас илүү л байгаа. Би тэр өөртөө итгэлтэй байх тал дээр нэг юм хэлчихв. За тэрнээ болохоор би дөнгөж ажил дээр орчоод яг эхлээд нэг интерьерийн 2 төсөл дээр сандарч ажилласан. Тэгээд тухайн үед дөнгөж компанид орчод байж байхдаа ингээд англиар ярихтаа би жоох өөртөө итгэлгүй ч юм уу те. Тэгээд үзэл бодлоо хэлэхдээ итгэж жоох өөртөө итгэл муутай дуурдгуу тэгэл хэлснийг нь хийдэг байсан. Дотроо ингээд энэ буруу юм шүү нэтэр гэж бодсон ч гэсэн за угаасаа л эдгээр гадаадд ажиллаж байгаа гадаад компани надаас илүү л байх гэж боддог байсан. Тэгээд сүүлдээ дараагийн төслүүдээр ажиллаж эхлэхдээ яхаа би дуурч эхлээд өөрийнхөө поинтуудыг хэлж эхлэнгүүд ялч миний бодож исэн зөв байгаад тэр хүмүүс миний хэлснийг ингээд хүлээж аваад байгаа хгүй нэр ингэх хэрэгтэй юм байна гэд. Тэгээд тэрнээс хойш би ингээд айгүй чөлөөтэй саналаа хэлдэг болсон. Тэгээд одоо ингээд төслийн ингээд дискшн явж ангууд би тэрэн дээр ингээд намайг юм ярьж ангууд бүх захирлууд хамтарч ажиллаж байгаа бүх архичд бүгдээрээ сонсдог болсон байхгүй. Хүлээгээд чистэ гоё шүү. Тэгээд итгэлтэй байгаарай л гэж хэлмээр байна. Яг үнэ энэ ч яг их сургуульд бас яг надад болж исэн шүү дээ. Тэг ингээл төслийн хичээл ингээ сургууль дээр болно шүү дээ тий. Тэнгүүд хүүхдүүд ингээ бараг 30 минут профессортой маргалдаа суучдаг. Тэг би болохоор ингээд юм хэлмээр байгаас ингээд ерөнхийдөө ингээд хэллийг эвлэж өгөхгүй. Тэгэл өөрийнхөө хийсэн прожектынхаа санааг ингээд тайлбарламар байгаа ч гэсэндээ бас нэг өөртөө итгэлгүй байдлаасаа болоод ч юм ингээд нэг дуурж өгдөггүй. Тэгэл окей за би засаад ирээч гэдэг юм уу те. Тэгэл явдаг байсан. Тэгээд ерөнхийдөө яг мэдэрсэн сүл рүүгээ ер нь за яг энэ гадаад хөлтүүд чиг
байх хэрэгтэй байна. Тий. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах хэрэгтэй байна гэд. Тэгээд маш их аргументийн өдөөс аргумент тавьж маргалтад сурсан. Тий. Наач бол хамгийн чухал бас point юм бэлээ. Сурах ёстой юмнуудын бас нэг юм бэлээ. Үнэхээр. Тий. За би болохоор бас ингэмээр байна. Монгол захирлуудаа эсвэл Монгол захирал болъё гэж бодож байгаа тийм архитектуруудад нэг зөвлөгөө хэлмээр байгаа байхгүй. Тэрний үг гэхээр хэрвээ та захирал болъё гэж бодж ивэл архитектуруудын хэрэгэлдэг бүх програмуудыг ер нь бүр 100% хэрэгэлж сурахтаа биш те. Бүгдийг нь мэддэг байх хэрэгтэй. Бүгдийн сайн тэрний тухай ойлголттой байх хэрэгтэй. Хэрвээ тэгэх юм бол та ажлаа төлөвлөхдөө, ажилчтай ажлаа өгөхдөө тэр ажлынхаа ачааллыг, тэр ажилчныхаа бүтээмжийг яг зөв тооцоолоод тэр ажлаа зөв төлж өгнө гэсэн үг байхгүй юу? Яг зөв. Тэр ч яг үнэн шүү тий. Тэгэхгүй зарим нэг ямар ч компьютерийн мэдлэг байхгүй. Одоо тий 3D Max дээр рендер уншуулгаад зарим рендер багтаамжаасаа хамаарат 12 цаг уншдээ штэ. Тэрийг мэдгүйгээсээ болоод бас маш их цагийн зөрүүтэй алдаанууд гаргадаг тий. Бас захирал гэлтгүү захиалагч нар ч гэсэн энэ талаар сайн бодоод авах буутах байх. Харин тий. За өнөөдөр хоёлаа ингээд өнөөдрийнхөө подкастыг дуусгая да тий. За тэгээ дараагийн подкастаар ерөнхийдөө хоёлаа юу ярих вэ? Яаж компаниудыг олох вэ? Яаж компаниудыг сонгох вэ? Тэгээд нөө виза. Тий. Өөрсдийнхөө портфолиог яаж бэлтгэх вэ? CV-гээ яаж бэлтгэх вэ? Тэр талаар ярилцгаална. За өнөөдөр анхааран сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Bye.